Энэхүү эрхэм үнэтэй шагналыг гардуулах дохуу болсонд найзтайгаа ингээд зогсож байгаадаа миний зүгээс их баяртай байна. За ингээд өргөмжлөлийг уншиж танилцуулъя. Өргөмжлөл Хөвсгөл аймгийн Төмөр улаг сумын малчин Алтан хуйг овогдоо баясгалан таныг Монголын Ариутагийн 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит 48 дахь удаагийн Алтан төлөлийн эзнэр өргөмжлөв. Зүүдэлчин өв соёлоо дээдлэн буйд мас сүргээ өсгөн үржүүлж байгаль дэлхийг хайрлан хамгаалж нутаг орныхоо хөгжил дэвшил зон голныхоо сайн сайхны төлөө таны оруулсан хувь нэмрийг бид алдаршуулж байна. 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн сар шинийн баяраар алтан унганы эзэн болсон танаа гэр бүлд аз хэмрийг өрөөе. Монголын үндэсний олон нийтийн ариута телевизийн ерөнхий захирал гэрэл гэсэн байна. За. Энэ харин цаанаас ингэж ирчихсэн байна. Энийг би дараа солиулаад өгөө. Дээрээс ирэхдээ 2 хург ирчих. Тэгээ за. За ингээд баяр хүргье. Олон жилийн араа дээрээс ингэж ирчихсэн тэгээд ийм болчихлоо. Одоо энэтэй бас шинж юм байлгүй дээ. За өнөмлөх Хөвсгөл аймгийн Төмөр улаг сумын Алтан хуйг овогдоо баясгалан алтан төлөлийн эзнэр шалгарсан тул өнөмлөх болов Монголын үндэсний олон нийтийн ариута телевизийн ерөнхий захирал гэрэл. За. Хөвсгөл аймгийн Төмөр улаг сумын Цагаанбаатар овогдоо анх хоёр нь алтан төлөлийн эзнэр шалгарсан тул өнөмлөх болов Монголын үндэсний олон нийтийн ариута телевизийн ерөнхий захирал гэрэл. За. Баясгалан танаа 17 дугаар жарны элдв эрдэнэт хэмээх модон могой жилд буйд мал сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлж бэлчээрийн малаж авахгүй ахын өв соёлыг хадгалж малч ухаан ажлын арга туршлагаараа малчин түмнээ үлгэрлэн мандаж төлөө бүрэн боожуулж алтан унганы эзний болзол ханган шалгарсан тул өргөмжлөл болгов. Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлчдийн хурлын дарга Пүрвд орж засаг дарга Ил Төмөрбаатар 2026 оны 2 сарын 16. За. Тэрүүрья. За. Нэгээс орч. Эрхэм манд баясгалан танд болон танаа гэр бүлд бэлчээрийн малаж жохон уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгож Монгол улсын үндэсний дархлаа болсон адуун сүргээ өсгөн үржүүлж Монгол адууны удам хөгжлийг эрхэмтэн дээдэж сүргийн чанар хэмэр хурдыг бадран хөгжүүлэн нутгийн бахархлыг өргөсөн гавьяа зүтгэлтэн үнэлэн Монголын үндэсний олон нийтийн ариута телевизээс уламжлалт болгон шалгаруулдаг алтан унганы эзнэр шалгарсан талархаж дурсамж хадгалуулав. Хүндгсэн аймгийн иргэдийн төлөөлөгч хурлын төлөөлөгч Бүтэн өргөл хувьсгал компани захирал Д. Батбаяр. За. За ингээд адуун төм бөм болж үржин өсгөх хүсэн өрөөгөөд улсын аварга болоороо гэж. За тэр сайхан өрөөгөөд өрөөё. Улсын дархлаа болсон мал сүргээ өсгөн үржүүлж. За аймгийн алдарт уяаж. Санаалж өсгөн үржүүлж байна. Монголын ариута телевизийн нэрэмжит алтан унганы эзэн болсон найздаа эрүүлийн сайн сайхан бүхний өсөрөөё. Яарин асгад сарал зэрэг хэлэг өргөн байна. За. Миний хурдан болон За тэгээ нийт төрөлцсөн ирсэн нутгийн ахын дүүс ирсэн албаны төлөөлөгч бүх хүмүүстээ маш их баярлалаа. Энэ цаг алтан унганы солио явсандаа их баяртай. За тэгээ би манай аавын яаблага аймгийн сайн малчин адуурчин хүн байсан. Манай аав Монгол улсын шилдэг малын эмчүү. Манай ээж аав болохоор Монгол улсын сайн малчин, Монгол улсын сайн анчин тийм хүн байсан.
Тэр би мал тэгэл сайхан хүмүүс. Тэгээд миний хувьд бол яг 2000 оноос хойш 26 жил тасралтгүй мал харж байна. Тэгээд одоо хүн голж өсгдөг. Тэгээ 2010 онд сумын алдарт уяцал авсан. 2017 онд аймгийн алдарт гэдэг цолыг авсан. За тэгээд нийт мөр үйдэг гал уяаныхаа залуучууд унаач хөөхөн дүүнэртэй нутгийнхаа залуучууд бүгд нь маш их баярлж өгдөг асуулъя. Хамгийн одоо ер нь адуу мөр уяадаг ямар Тэ за морийг бол яг ерөнхийдөө 2005 оноос хойш хөгжүүлсэн. Тэгэхээр Монгол орны хөгжүүлж байгаад 3 их мөр гарсан байдаг юм аа манад. Тэгээ ихний 2000 надад нэг хармар байсан. Тэр бол ер нь 100 гаруй медальтыг сумаар нутаг дүнжин аваад авчихсан аймагт дөрөв байцаа. Бас дараа нь нэг алтан мөр хүнд өгсөн мөр маань тоод айрын таваад авчихсан. Тэний дараа нь бас мундаг халуумар сайн авчихсан. Тэгээ ерөнхийдөө сүүлийн үеийн адууны хөгжлийг дагаад одоо адууныхаа ерөнхийдөө нийт чанарын 80% бол монголоор нь хөгжүүлж байгаа. Үлдсэн 20 багцаа одоо тэгээ шинэ цагийн уяа манайх нийт одоо цэвэрчний англи азартаа 50 азартаа тэгээд одоо 2015 оноос хойш хэдүү тийм үйлчлэлийн ажил хийж англи адуугаар ерөнхийдөө дагнажинтэй манайх. Тэгээд сүүлийн улс бус дуулах зорилготой тэгэл үйлчлээ хийж байна. Тэгээд одоо алтай юм болох хаа гэж бодож байгаа. За адууны хувьд бол яг хуу тоонд нус байх магадaltaй бичээрэн даасан ихтэй болоод тэгээд тэнэс нэг 100-аад гүнуулаад нэг 80% та төл авдгийг байна. Адуугаа хараад хонь малаа тэгэл мороо уяал тэгэл одоо хөдөөний хүмүүс адил мал аагж энэ. За тэгээд нийт хүмүүстэй цаашны мэд хүргэе одоо.